Ердөө 9 сартай нэлэх хүүхдэд айдас суулгасан туршилтаас ахуулаад жинхэнэ шоронгийн орчин бүрдүүлж хүмүүсийг яргалагч болгон хувиргасан тохиолдлоо. Шинжлэх ухаан баримт нотолгоо үнэн мөнийг тогтоохын тулд заримдаа бидний төсөөлшмийн аимшигтай хязгаарыг давдаг. Бидний сайн мэддэг сэтгэц ба сэтгэл зүйн зам төлөвийн олон онцлогын цаана хүний эрүүл мэнд, насан туршийн амьдрал, бүр сэтгцийг сөрүүлсэн аимшигт үнэн нүгдэж байдаг гэвэл та итгэв үү? Бидний өнөөдөр дааж мөрддөг шинжлэх ухааны ёс зүй, хүний эрхийн хатуу дүрмжурмууд зүгээр нэг ширээний араас зохиогдоогүй юм. Тэдгээр нь асар олон хүний сэтгэлийн шарах, нулимс, айдсан дээр үндэслэгдэн гарч ирсэн. Шинжлэх ухааны хөгжлийн төлөө гэх сүржин нэрийн дор эрдэмтэд өөрсдийн эрх мэдлийг ашиглаж, хүмүүсийг туршилтын сан мөчмөд ашиглаж байсан харах үе саяхан. Өнөөдрийн бичлэгээр бид хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн ёс зүйн аимшигтай 5 сэтгэл зүйн туршилтыг сөхөх болно. Ердөө 9 сартай нэлэх хүүхдэд айдас суулгасан туршилтаас ахуулаад жинхэнэ шоронгийн орчин бүрдүүлж хүмүүсийг яргалагч болгон хувиргасан тохиолдлоо. Та бэлэн болж хөвчөөд судалдаа тухлаарай. Бидний эхний зогсоол 1920 оны Америк. Бяцхан Альберт Хүүгийн айдас. 1920 он. Америкийн сэтгэл судлаач Джон Ватсон behaviorism буюу зан төлөвийн сэтгэл судлалын чиглэлээр нэгэн онолыг баталгааг туйлыг хүсэж байв. Түүний тамхил маш энгийн бөгөөд аюултай байв. Хүний айдас бол зөвхөн төрлийн арилшин биш. Айдсыг олдмолоор дадал болгон суулгаж програмчилж болно гэдэгт тэр итгэж байлаа. Үүнийгээ батлахын тулд Ватсон шинээр дөрөв удаагүй ямар ч айдас сэтгэлийн травма аваагүй эрүүл нярайг өгөхөд хэрэгтэй байв. Тэрээр Джонс Хопкинсийн эмнэлэгт тасрагчаар ажилладаг эмэгтэйдээ тохиролцсон 9 сартай хүүг сонгон авч түүнийг туршилтдаа Альберт Хүү гэж нэрлэжээ. Туршилтын эхний шатанд Ватсон ба түүний туслах Розали Рейнер нар бүгд янз бүрийн дүрс үзүүлв. Тэд хүүгийн удуур цагаан гарах туулай, нохой бүр цагаан ноосон малгай, маск хүртэл тавьж үзүүлв. 9 сартай Альберт Хүү юунаас ч айхгүй байлаа. Тэр цагаан гарахыг хармагцаа нэмсэглэж бяцхан гараараа хүрхийг хүсэж байв. Альберт Хүүгийн хувьд энэ бүхэн ердөө шин тоглоом байсан юм. Гэвч Ватсон туршилтын 2 дугаар шатыг эхлүүлснээр аюултай зүйлс эхлэв. Ватсон хүүг цагаан гараханд яг гар хүргээр агшинд ард нь нуугдаж байгаад том төмрийг алхаар маш чанга цохиж цочром аимшигтай чимээ гаргаж эхлэв. 9 сартай бяцхан хүү асар чанга чимээнээс цочин унаад нүрээрээ гараа таглан амьсгаан давхцаж уйлж эхлэв. Ватсон энэ үйлслийг хэд удаа давтан хийсэн юм. Альберт хараханд хүрэх болгонд ард нь чанга төмрийн дуу гарна. Удалгүй хүүгийн тархинд цагаан харах болон аимшиг чанга чимээ хоёр нэгдэж нэг ойлголт болон тогтсон юм. Ердөө хэдхэн 7 хоногийн дараа Ватсон ямар ч төмөр зохио болов. Тэр ердөө л цагаан харахыг хүүгийн хажууд тавихад л Альберт Хүү айсандаа дагжин чичирч орилон өмсгөж зүгтхийг хичээж байлаа. Бүр цаашлаад энэ араншин өөр зүйлс рүү тархаж Альберт Хүү зөвхөн харахнаас биш цагаан тулай, цагаан нохой, Санта Клаусын цагаан сахалнаас хүртэл паниктан айдаг болов. Джон Ватсон нэлэх хүүгийн тархинд айдсыг амжилттай програмчилж чадчихжээ. Хамгийн ёс зүйн хэсэг нь Ватсийн найзыг эргүүлэн айрлах, хүүгийн сэтгцийг дахин хэвийн болгох шатны туршилтыг хийлгүүгээр ээж нь хүүгээ аваад явсан юм. Хожим нь Альберт Хүүгийн бодит нэрийг Доулис Мерит болохыг тогтоосон бөгөөд хүү сүүл 6 наснда төрөлхийн тархины усчлалт өвчний улмаас нас барсан байдаг. Шинжлэх ухааны нэрээр нэлэх хүүхдийн сэтгцээр тоглосон юм явдал түүхэнд хамгийн ёс зүйн сэтгэл зүйн туршилтуудын нэг болон үлджээ. Дараагийнх нь Monster Study буюу араадны туршилт 1939 он. Дэлхийн 2 дугаар дайн эхлэхийн яг өмнө хүн Америкийн Айовагийн их сургуулийн сэтгэл судлаач Вендел Джонсон болон түүний магистрант шав Мэри Тьюдор нар нэгэн судалгааг эхлүүлв. Вендел Джонсон өөрөө багадаа eerүү яриатай байсан тул ярианы эмгэг яаж үүсгэхийг судлахыг хүсжээ. Тэрээр ярианы гацаа eerүү нь биологийн чанартай зүйл биш харин орчны сөрөг шүүмжлэл сэтгэл зүйн дарамтаас болж олдомлоор бий болдог гэх онолыг батлахыг хүссэн юм. Үүний тулд тэр Айова дахь хасамжийн газраас 22 хүүхдийг сонгон авчээ. Мэри Тьюдор хүүхдүүдийг 2 бүлэгт хуваав. Нэгдүгээр бүлгийн хүүхдүүдэд эрийг сэтгэл зүйн орчин бүрдүүлж яриандаа жаахан алдаа гарах бүрдэн чи үнэхээр сайн ярьж байна. Тун удахгүй бүр мундаг ярьдаг болно гэж урамшуулж байв. Харин 2 дугаар бүлгийн хүүхдүүдэд сэтгэл зүйн дарамт өгүүлж эхлэв. Тэд ярианы цогоггүй, хэвэн ярьдаг байсан ч эмч нар тэдэнд чиний яриа үнэхээр муухай байна. Чи яриад байна. Хэрэг зөв ярьж чадахгүй бол амаа нэг ч хэрэггүй гэж байнга загнаж бусдын урд чичилдэг болов. Ердөө хэдхэн сарын дараа туршилтын үр дүн гарч ирэв. Сөрөг шүүмжлэл авсан хүүхдүүд чимээгүй жожиг өөртөө үйл итгэгч болж бусдад шүүмжлүүлэхээс айсандаа амаа хамган дуугархаа болов. Мөн асар их стрессээс болон яриандаа гацаж сандардаг болжээ. Мөнхийн eerүү болгож чадаагүй ч тэдэнд насан туршийн сэтгэлийн хасар том травма үлдээсэн юм.
Энэ туршилтыг Айвогийн их сургуулийнхан өөрсдөө хүртгэж нацист Германы концлагерт гэж байсан харгас туршилтуудтай адилхан харагдахаас эмээж судалгааны материалыг 60 орчим жил нууцласан байдаг. Энэ баримт 2001 онд дийл болж хохирсон эсрэмжийн газрын хүүхдүүдэд муужуулсаа сая долларын нөхөн төлбөр олгосон ч тэдний суурьсан сэтгэлийн шарахыг нөхөж чадаагүй юм. Энэ явдлыг түүхэд Monster Study буюу араатны туршилт нэрлэжээ. За 3 дугаар туршилт бол Harry Harlow-гийн гутарлын нүх гэх туршилт юм. 1970-аад онд Америкийн сэтгэл судлаач Harry Harlow депресс, ганцаарл болон хайр халамжийн дутагдал амьд организмыг яаж сүрүүлдэг болохыг судлахаар шийджээ. Harlow дөнгөж төрсөн Rhesus macaques сармагчны зулцгуудыг ээжээс нь салган авч гаднаас ямар ч гэрэл тусахгүй конус хэлбэртэй хүйтэн төмөр торонд ганцаархан төвжөв. Тэр энэ тороо Pit of Despair буюу гутарлын нүх гэж нэрлэсэн юм. Зулцгуудыг тус нүхэнд хэдэн сараас 1 жил хүртэлх хугацаагаар бүрэн тусгаарладаг байв. Тэдэнд зөвхөн автоматар хоол тэжээл орж ирэх ба өөр ямар ч амьд харилцаа байхгүй. Сармагчны зулцгууд эхний өдрүүдэд торон дотор ойролцож зугдахыг хичээх боловч хэдэн 7 хоногийн дараа бууж өгч харах үед өөрийн биеийг чанга тэврэн бүхтэж хөдөлгөөнгүй суудаг болов. 1 жилийн дараа тэднийг гутарлын нүхнээс гаргахад сармагчингууд аль хэдийн сэтгцийн гүн эмгэгт орсон байлаа. Тэд бусад сармагчингуудтай харилцаж чадхаа болж өөрлөө нойрчин бүгдээс дагжин чичирч байв. Зарим нь хоол идэхээ болж өөрийгөө гэмтэж байлаа. Сүүлийн жилүүдэд депресд орсон Harlow амьтны эрхийн талаар асуухад би сармагчийн тайртай биш гэж хүндий хариулж байв. Harlow-гийн туршилт дэлхийд даяар амьтны эрхийг хамгаалах хөтөлбөрийн эхлүүлсэн гол хөшүүрэг болсон юм. 4-р туршилт маань Stanley Milgram-ийн эрх мэдэл захирагдах туршилт. Дэлхийн 2 дугаар дайнд дууссаны дараа нацист Германы шүүх хурал дээр нацистууд нэг л зүйлийг давтан хэлж байв. Би зүгээр л дээд туршилтныхаа даалгаврыг биелүүлсэн. 1961 онд Yale их сургуулийн сэтгэл судлаач Stanley Milgram нэгэн таамаглал төвшүүлв. Ер нь энгийн даруухан иргэн дээд туршилтын дарамтанд ор бусад руу цахилгаан гүйцэлгүүлж зовооход бэлнэ. Milgram туршилтаа эхлүүлж сонин дээр ой санамжийн судалгаа гэж зар 50 энгийн иргэдийг урьжээ. Туршилтанд ирсэн хүнд бид суралцах явдал шийтгэл яаж нөлөөлдгийг судалж байна гэж хэлжээ. Өрөөнд 2 хүн байна. Нэг нь туршилтанд орж буй энгийн иргэн, нөгөө нь жүжигчин. За энгийн иргэн нь багш, жүжигчин сурагчийн дүр тоглоод сурагчийг артлын өрөөнд сандал туулж цахилгаан холбоно. Үүндээ цаана байгаа жүжигчин ямар ч цахилгаан төхөөлөөгүй зүгээр л ойрлж жүжиглэж байсан юм. Сурагч алдаа гарах бүр багш цахилгааны вольтыг нэмж товчлуур дарна. Вольт нэмэгдэх тус бүр цаад өрнөөс жүжигчин явж 105 вольт хүрэхэд намайг гаргаж миний зүрх өвдөж байна гэж хэлэн 300 вольт хүрэхэд хан зөхөж байгаад таг чимээгүй болно. Энэ үед багш сандарч би өргөсүүлж чадахгүй гэж зогсоохыг хичээх боловч хажууд нь зогсох цагаан халаалттай заавал чиртэмдэг. Туршилтыг өргөжлүүл хариуцлагыг бид хүлээн гэж тушаангүй хэлнэ. Milgram-ын туршилт хийхээс өмнө сэтгцийн эмчнэр ердөө 1% буюу хамгийн дээд 450 вольт дээр очих байх гэж таамаглаж байв. Гэвч үр дүн дэлхийг шоконд оруулсан юм. Ойролцоогоор оролцогчдын 65% нь цад хүн ойролцож чарлан зүйлдэ чимээгүй болсон ч дарга нь өргөжлүүл гэж тушаасны төлөө 450 вольтын төвчлөрийг эцэст нь хүртэл дарсан юм. Хүн ямар ч энэрэнгүй нэг юм байлаа ч эрх мэдэлтэй нэгний тушаалтаар бусад тохируулжуулахад бэлэн байдгийг энэ туршилт нотолсон юм аа. За хамгийн сүүлийн туршилт нь болохоор Стэнфордын шоронгийн туршилт. 1971 оны 8 сар. Стэнфорд их сургуулийн сэтгэл судлалын профессор Филипп Зимбардо нэгэн асуултанд хариулт хайж байв. Тэр нь нийгмийн үүрэг ба эрх мэдэл хүнийг яаж өөрчилдөг вэ? Тэрээр эрүүл хууль ямар зөрчилгүй 24 эрэгтэй оюутныг сонгоо авч суглаахаар 12 буяг ба 12 хоригдол болгон хуваав. Туршилтыг бодит болгохын тулд цагдаагийн маш ирж хоригдол оюутнуудыг гэрийн гаднаас баривчлан Стэнфордын футбол цасан шоронд авчив. Тэдэнд дугаар бүхий хувц өмсөлж хөлдөн гимжзөв. Харин хуяг болсон оюутнуудад дөрөвт хувцсан нарны харшил борохоо өгч шоронд эмх журам сахиулах эрх мэдлийг олгожээ. Зимбардо өөрөө шоронгийн захирагчийн үргийг гүйцэтгэв. Ердөө 24 цагийн дараа нөхцөл байдал хүндэрч эхэлсэн юм. Нөгөөд өөрсдөө эрх мэдэл ташуурч хориглоодыг нөхцөлж шөнө бүр сэрэн сэтгэлзэн хасрах хүнд дарамт үзүүлж байв. Хориглоод өөрсдөө жинхэнэ шоронд байгаа мэт санаж өөрсдийн нэрээ мартаж зөвхөн дугаараараа ярьдаг болов. Профессор Зимбардо өөрөө судалгааны ажиглагч байхаа болж шоронгийн дарга гэх үүрэгтэй уусан хуйгуудын харигдлыг зогсоохгүй байлаа. 14 хоног үргэлжлэх ёстой байсан энэхүү туршилтыг Зимбардогийн хамт олон нэгж хараад шоконд орж шаардлага тавьснаар ердөө 6 дахь өдөр нь зогсоосон юм. Сүүлийн үед илгэсэн баримтуудаар Зимбардо өөрөө хуйгуудыг хатуучхан байхыг идэвхтэй зааварчилж байсныг л болж шүүмжлүүлэгч уг туршилт орчин ба эрх мэдэл хүний зан төлөвийг хэрхэн хэмждгийг харуулсан том сургамж болсон юм. Бага Альбертийн Monster Study-гийн асрамжийн хүүхдүүдийн нөлмөөс Harlow-гийн сармагчингуудын ганцаардал
мг-ийн цахилгаан төвчлөр болон Стефордын шорон. Эдгээр 5 туршилт бол шинжлэх ухаан ба мэдлэгийн төлөө ямар амар үнэтүүлж байсны жишээ юм. Эдгээр явдлын дараа дэлхийн шинжлэх ухааны салбарт Нюрнбергийн код болон судалгааны 900 хороо бий болсон юм. Өнөөдөр ямар сэтгэл судлаач хүний болон амьтны эрүүл мэндийн сэтгцийг эрсдэлд оруулж туршилт хийх эрхгүй болсон билээ. Тэгэхээр 5 туршилтаас таны сэтгэлийг хамгийн хэмжиглүүлсэн ямар туршилт байсан бэ? Хэрвээ та өөрөө Стэнфордын туршилтанд орсон бол хоёуг байх басна эсвэл орой. Итгэл хэсэгт бүрэн бодлоо бичиж үлдээгээрэй. Хэрвээ энэ бичлэг танд сонирхолтой мэдлэг өгж байсан бол лайк төвчийг дарж манай сувг subscribe хийж дэмжээрэй. Дараагийн сонирхолтой бичлэгээр түн утгагүй уулзцаая.